За яг зарчмын үед дэмжиж байгаа хэлэлцээр юунд хийгдээд явцсан учраас ихтэй боломжлох хэдэн зүйл байгаамаа. Сая эдийн засгийн сайд нэг ийм үг хэлж байна. Оросын улмаас 50,000 тонн мах авахд бэлэн байгаа гэж. Дотоодынхоо махны үйлдвэрлэл энэ төр дээр энэ хэр яаж нөлөөлөх вэ? Хэдэн жилийн дараа мах одоо маш их хэмжээр Оросын улс руу гараад тэгээ дотоодоо махаа олж чадхаа болоод ард түмэн бухимдах юм биш үү? Жинхэнэ инфляц өсөх юм биш үсттэй. Энэ дэр манайхан бас тооцоол энэ дэр хамгаалт энэ төр юм бодож байгаа юу? За ер нь энэ 3 жилийн дараачийг бүтэн зураглаар харж байгаа юм бол байхгүй. 367 төрлийн бүтээгдэхүүн орж ирнэ. Гайлын тарифгүйгээр энэ Монголын хүнсчид эдгэртээ өрсөлдөд бэлэн байгаа болов. Та юу гэж бодож байна? За би өнөөдөр 2025 оны 12 сарын 11 өдөр энэ үгийг одоо протоколд одоо оруулж байгаа шүү. Бид нар монголчууд махаа гадагшаа чөлөөтэй гаргаад өөрсдөө дотоодын хэрэглээн дээр хүнд байдалд орох юм биш үстэй гэж. За манай ерөнхийлөгч чинь ковид үүдийг чухал үг хэлсэн шүү дээ. Бид нар өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх ёстой гэж ямар ч үед. Тэгээ гаднаас ийм их олон төрлийн бүтээгдэхүүн гайлын тариф орж ирээд эцсийн байдал ямар үр дүнд хүрэх юм бол доо гэсэн болгоомжлон. За хамгийн сүүлчийнх ингээд сая хэрвээ байдал нөхцөл байдал яг бидний хүссэн шиг болохгүй бол бид нар хилцээрээс тийм гарах тийм хугацаа энэ төр гарсан дэр байгаа юу гэж. За ийм 3 асуулт асууж эхлэе. Эргэцэн бидэнд ямар хамгаалалттай арга хэмжээ хэрэгжүүлэх болцоо байна вэ гэж. За бид Дэлхийн бодлогын байгууллага гишүүн орны хувьд тариф худалдааны ерөнхий хэлтсээрийн заасан заалтын дагуу бид дотооддоо ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд сотороо хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Мөн одоо үндэсний аюулгүй хангах болон төлбөрийн тэнцлийг хамгаалах зорилгоор худалдааны хязгаарлалтуудыг тогтоох хэрэгтэй. За ингээд дотоодын үйлдвэр ностой хохирол учирсан, учирч болцсохгүй гэж үзвэл хамгаалалтын арга хэмжээг авах хэрэгжүүлэх юм эрхүүд энэ дөрмөөр олгогдсон, гэрээнд туссан. Тэгээд бид гарах хэрэгтэй гэж үзвэл бид мэдээлэл өгнө. Тэрнээс хойш тодорхой хугацаа өнгөрөөд бид гарна. Тийм болохоор энэ 3 жил бол тун хариуцлагатай 3 жил бид өөрсдөө сорж байна. Дээрээс нь уламжлалт зах зээл дээр эргэн очилтыг хийж байгаа. Тэгээд энэ болцоог бид нар ашиглана. Мэдээж гэрээ хоёр талын харилцан ашигтай байж аж гэрээ болдог. Тэр хүрээнд бидний зарим төрлийн бараан дээр дотоодын зах зээлд өрсөлдөөн нэмэгдэнэ. А нөгөө талаар хэрэглэгчэнд хожино. Өрсөлдөөн нэмэгдэхийн хэмжээнд үн унах сонголт нэмэгдэх том өргөн болцоо байгаа. За та махан дээр ярьж байна. Өнөөдөр бид нэг Монгол улсын мал сүрэг бэлчээрийн даацаасаа нэг 20-с 25 сая толгоогоор л хэлбэлцэлтэйгээр ачаал нэмэгдэж байгаа. А Монгол улсын мал аж ахуйн талаар баримтлах бодлого бол бид үхэр тэмээгээ өсгөх, а нөгөө 3 төрлийнхөө малын тоог цогцтой хэмжээнд шат дараатай буулгах ийм шаардлага байгаа. Учир юу вэ гэвэл одоо байгаа тоо толгой бэлчээрэндээ агтцсан. Үнийгээ дагаад мал аж ахуйн өгөөж буурж байгаа, эрсдэл нэмэгдэж байгаа. Мал тарга тэвэрэг авах, нэг малаас авах ашиг шим тасралтгүй буурж байгаа ийм тоо гараад байгаа. Сүүлийн 3 жил ихэд л одоо мал давжаарах байдал хүчтэй явагдсан. Бод дээрч тэр, бог дээрч тэр жингийн одоо давжаарлалт үүсчихсэн. За тэгэхээр энийг бид нар яаж шийдэх вэ гэвэл өнгөрсөн жилүүд болсон ганц удын асуудал бол үндсэндээ байгаль цагуурын бэрхшээлийг нүүдлийн мал аж ахуй маань давж чадахгүй байна. Эрсдлэн дээр байна. Тэгээ энийг зохицуулах гол юм бол экспорт. Экспортон дээр бид нар зохистой тоон дээртэл бол экспортыг урамшуулад сөргийн бүтцээ зөв болгоод тоогоо зөв зохистой бэлчээрэндээ даацанд нь нийцүүлээд за энэ хугацаанд малынхаа ашиг шимийг сайжруулах, малын үржлийн болон мал эмнэлгийн бодлогоо хүчтэй явуулаад ингээд нэг мал аж ахуйгаа сайжруулах болцоо энэ экспортоор бүрдэнэ. За Оросын холбооны улсад нийлүүлэх энэ 50,000-аас доошгүй махыг жил болгон бид нар доктортойгоор нийлүүлье гэд авъя гэдэг санал бол их том болцоо гэсэн үг. 50,000 тонн мах гэдэг хонь толгой шилжүүлэх юм бол 2.5 сая хонь экспорт нь бид нар хонь ямааг экспорт нь гаргаад авах боломж энэ худалдааны хэлцээрээр зөвхөн Оросын улбаны зах зээл ихэд өсөж байна гэсэн үг. Тэгэхээр энэ тоогоо бэлчээрийн даацаа яг ингээд экологийн тэнцвэрт байдлаа хадгалаад явна. Яагаад гэвэл мал аж ахуйн нөлөөлөлтөй холбоотой энэ цөлжилтийн сөрөг нөлөөлөх өндөр гараад бүх гадна талын сигналууд ингэж гарч ирээд болохгүй байгаа. Малынхаа тоотлогоо зохицуулаа, даас хэтрээд байна. Нөгөө эдмэг сайтаа ургамлын гарц чинь багасаад байна. Ургамлын бүрхөв чинь багасаад байна
гэдэг зүйл байгаа. Тэгэхээр экспортын бодлогоор л зохицуулж байгаа. За ер нь ойлголоо хариултыг. Гэхдээ энэхээр сайд бид нар ч нэг дотоодын махны үн чинь хэлбэлцдэг. Дотоодынхаа махны үнийг ер нь яаж хамгаалах вэ? Мэдээж 50,000 тонн мах гарна гэдэг чинь Оросууд мэдээж өгөх холдуул авах бах. Тэгэд Украин махны одоо олдон центр багасаа дотоодын махны асуудал хүндрэх юм биш үсттэй. Энэ дэр яаж зохицуулт, үнийн одоо тарифын зохицуулт хийх вэ? Инфляци нөлөөлөх юм биш үстэй л гэдэг байгаа. Ер нь энэ бид нартай одоо худалдаа хийх гэдэг улсууд чинь бол доллартай оронд биш шүү дээ. Ер нь олон улсын хоригт орцсон орнууд байгаа. Беларусь, Орос. Тэндээс бол дандаа бартераар бүтээгдэхүүн орж ирэх баг. Тийм учраас шууд тэндээс валютын одоо их үүсвэр нэмэгдэнэ гэхэд бас хэцүү болов би бодож байна. За тэр дотоодын махны юм дээр нэг үнийн зохицуулалтын дээр нэг хариулж өгөөч. Мах буюу махны нөөцийн бодлогыг засгийн газраас байнгын хэрэгжүүлж байгаа. За энэ нөөц бэлтгэх үүргийг орон нутгийн удирдлагууд өөр өөрийнхөө хэмжээнд зохион байгуулалтыг хангадаг, их үүсвэр нь улсын төсөвт нь суугаад явдаг болчихсон. Жишээлбэл 2026 оны хаврын одоо үед нөөцийн махаар одоо хэрэглээг хангах бодлогын үүднээс нэг 8,000 орчим тонн махыг Нийс Улаанбаатар хотын төсөв их үүсвэрийн суулгаад Нийс Улаанбаатар хот бэлтэж байгаа. Сүүлд авсан мэдээгээр бол энэ мах нөөц бэлдэх ажил явж байна. Энэ бол ингээд доктортой байдлаа бид ямар ч байсан нэг ойрын 10 жилд Монгол улсын мал сүрэг дотоодын махныхаа хэрэглээг хангалттай хангаад экспорт хийгээд байх чадвартай. Өнөөдөр бид нар дэлхийд махны хэрэглээгээр дэлхийд нэгд яваа үндэстэн хамгийн их мах идэж хэрэглэж байгаа